12 дугаар сарын 31-ний өдөр он солигдох мөчөд Улаанбаатар хотын 4 цэгт буюу Баян хөшөө, Маах урт толгой, Долоон буудал, Төв талбайд салют буудуулах юм байна. Жил бүр уламжлалт олон зохион байгуулагддаг үгцэнгүүн энэ жил ямар онцлогтой болох талаар ярилцахаар бид студидтэй нийслэлийн солиулгын газрын дарга Батцанглыг урьж ирүүлээд байна. Өчигдөр. Өчигдөр. Очлаа. Тэгэхээр энэ жилийн мөнгө үдшсэнгүү өнөөх жилүүдээс юугаараа илүү онцлог болох вэ? За бид бүхний одоо өгдөж байгаа оноос ахуулаад бүхэл юм онцлог өөрмөс байхаар ажиллаж байна л да. Тэнд оролцож байгаа уран бүтээлчид, тэнд дуулагдж байгаа дуу бүхэн, тэгээ мөн зохион байгуулалтын чанар, баг, хам хүрээ гэдэг утгаараа. Одоо энэ жилийнх бол нэг 187.3 сая төгрөг гэдэг төсөв батлагдсан юм байна л да. Тэгэхээр одоо хамгийн төсөв одоо жоохон юун зарцуулагдаж байгаа. За энэ жилийн төсвийн одоо хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь бол Sound of Mongolia компани техник тоног төхөөрөмжийн асуудал 80 сая төгрөгөөр гэрээ хийгдсэн. Энд бол мэдээж өмнөх жилүүдээс 2-3 дахин том тайз, гэрэл, хөгжим, дэлгэц, тэгээ мөн одоо Wagner Raz компаниас хүрээлцдэг одоо цахилгаан станц, цахилгааны аюулгүй байдал, мөн одоо иргэдэд зориулсан 30 цэг дээр дулаан цэгийг бий болгож байна. Мөн амьд хөгжмийн хамтлагт тоглоход зориулж дулаалгатай контейнер тайз засж байгаа. Тэгээд энэ дээр бас тэнүүлэх гэх мэт гар хуруунд бээрхээс ахуулаад бүх асуудлыг одоо шийдэх талаас онцлог болж байгаа л да. Тэр 30 гаруй цэг дулаан цэг үүсгэнэ гэдэг маань одоо жоохон гал түлэх юм уу, эсвэл тэн тавих юм уу, синс үлээлэх юм уу, ямар байдлаар тэр дулаан цэгийг үүсгэх? Энэ бол бошгон дээр гал түлж байгаа л да. Тэгээд энэ 30 бошгон дээр удаагүй түлш одоо галцнаар байрлуулж иргэд одоо даарсан үедээ галд ойртож дулаацах энэ арга хэмжээ явж байгаа. Яг гэвэл манайх цаг уурын онцлогтой үнэхээр шинэ оныхоо одоо он солигдох мөчийг талбай дээр тэмдэглэх хүсэл маш дүүрэн байдаг. Гэвч нөгөө талаас даарч хөөрөх, ханиад өвчин томоо тусах гэх мэт сөрөг үзэгдүүд байдаг учраас энийг аль болох шийдэх талаас нь ажиллаж байгаа. Тэгээд одоо төв талбай дээр хүмүүс очихоор чинь гадаа хүүт ингээд нэг 100 муу татчихад янз бүрийн шампанс гэмтэрдэж байгаа шүүнээс юм уу. Тэр үедээ тэр бошг руу ойтоод гар хөлөө хайрцахаас ахвал асуудал гарч магадгүй. Тэрний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа? Мэдээж нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн цагдаагийн газар мөн одоо энэ мэргэжлийн галч нар байрлаж байгаа. Тэгээд ер нь дэлхийн аль ч хотод төв талбай дээрээ шинэ оноо хэрхэн тэмдэглэснийг одоо үзэж сонирхдаг дэлхийд даяар Монголд шинэ он яаж гарсан бэ? Энэ бол бас нэг манай улсыг харах нүүр царай учраас энэ дээр бол мэдээж чөлөөтэй одоо нэгэн тэмдэглэдэг баяр ёслол учраас чөлөөтэй баярын тэмдэглэх орчин бүрдүүлж гиснээр иргэд маань нэг ч гэсэн одоо соёлтой орчинд шинэ оноо үдэхтэй тухтай орчинд ийм байдлаас нь харж байгаа л да. Юмыг аль болох одоо болохгүй талаас нь хараад байвал дандаа л болохгүй юм шиг байна штэ. Юм чинь өөрөө шинжлэгдчихэж тэр орчинг нь бүрдүүлж өгчээж хүмүүс суралцдаг гэж итгэж байгаа. Үдэж харах юм одоо нэлээд одоо чамгүй уран бүтээлчд оролцож байгаа юм шүү дээ. Үзэж харах юм бол нэлээд ихтэй болно гэж найдаж байгаа. Бид нэр бараг 10-аад амьд хөгжмийн хамтлаг оролцож байна. Мөн орчин үеийн рок попын урсгалын уран бүтээлчд ихэвчлэн байгаа. Үүнээс гадна Монгол өвлийн өвөө гэж хэн бэ? Яах ёстой вэ гэдэг бид нар энэ шинэ жил дээр зарлан тунхаглаж байна. Жишээлбэл Оросын өвлөө өвөө бол Дед Мороз гэж байдаг. Ер нь жоохон бодлаа маягийн цан характертай. Нөгөө Снегурочкан юмын зааж өгдөг. Санта Клаус бол жоохон сахилахгүй байдаг. Тэгээд яндангаар орж ирээд бэлэг өгдөгтэй бүх л өвлийн өвөө үлдэлтэй байдаг. Тэгвэл Монгол өвлийн өвөө яадаг юм бэ? Ямар хүн байдаг юм бэ? Зан характер нь бас ямар байдаг юм бэ? Энэ бүхнийг бид нар одоо талбай дээр Монгол өвлөө өвөө авахаа зан характерыг тодорхойлж байгаа. Энэгээр бас нэг онцлог. Яг гэвэл бид нар ингээл шинэ жил албаны шинэ жил дээр өвлийн өвөө орж ирнэ, сандал дээр суун, зарим нь бүр алиалагч болгоно. Ян зүр болгоод байдаг байхгүй. Энэ тодорхойгүй байдаг. Энэгээр бас нэг давуу талыг эзэлж байгаа юм л да энэ жил бол. Тэгээ одоо тэнд очсон иргэд болоод дурлаг уран сайхных нь зочид төлөөлөгч мэдээд гадныхан бас очих ирэх байх. Тэгээ гадны иргэд манад төлбөр дээр ирж шинэ жилээ шинэ оноо огтох байх. Тэгэхээр эдгээр хүмүүсийн аюулгүй байдал гэдэг ч юм уу, эмх самраагүй байдал үүсэх гэдэг ч юм уу, улгай жилээ гэмтэр янз бүрийн гарахаас хэрхэн яаж үрсэн сэргийлж байгаа вэ? Тэгээд манай нийслэлээс одоо бүх чадлаар ажиллаж байгаа. Нийслэлийн замын цагдаагийн газар, нийслэлийн цагдаагийн газар, мөн онцгой байдал, мэргэжлийн хяналт, захирагчийн ажлын алба, үйлдвэр үйлчлэгээний алба, мөн бас иргэдэд халуун хоол хүнсээр үйлчлэгээний цэгүүд ажиллана. Энэ дээр бол халуун харс цэцэргэн, халуун цай, кофе гэх мэт. Яг хэдэн цагийн хооронд үйл ажиллагаа маань үргэлжлэх вэ?
Үндсэндээ хөтөлбөр маань ер нь 8 цаг гээд одоо буюу 20 цагаас эхэлж байна. Тэгээд 20 цагаас ер нь он гараад одоо тэг 30 минут хүртэл цаг 30 минут хүртэл арга хэмжээ үргэлжлээд явагдана. Тэгээд талбай дээр ирсэн хүмүүс ч одоо гэр оронлуугаа өөрийн хувийн машинаар явах. Тэгээд нийтийн тээврийн үйлчилгээ бол хүмүүст хангалттай хэмжээнд үйлчлэх үү? Нийтийн тээврийн үйлчилгээ маань одоо 20 чиглэлд үйлчилнэ. Талбайгаас энэ маань бол талбай ойролцоо байрлаад 20 одоо тэг цаг 30 минут хүртэл одоо ер нь 1 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ ажиллахаар ажиллаж байна. Тэгээд аливаа баяр ёслол болохоор зэрэг наадамч байсан, цагаас арч байсан, юу ч байсан одоо олон хүн бужигнсан газар хог новш их үлддэг шүү дээ. Тэгэхээр талбайгаа маргааш өглөө нь одоо 1 сарын 1-ний өглөө цэвэрхэн байх хэрэг гарах бах. Энд дээр бас нэлээд хөрөнгө хүч хайж ажиллаж байгаа юу? Тэглгүй яг одоо манай Сүхбаатар дүүрэг нийтлэг үйлчилгээ талбайгаа цэвэрлэх бүх тал дээр анхааран ажиллаж байгаа. Ер нь бол нийслэлийн шинэ жил гэдэг бол хүссэн хүсээгүй одоо 10-10-аас дээш мянган хүн цуглардаг учраас энэ дээр одоо нэгэнт ирсэн учраас баяраа тэмдэглэх хэрэгтэй. Бас нөгөө талаас аюулгүй байдал, цэвэрхэн байдалтай энэ бүхэн дээр анхаарч ажиллаж байгаа. Наадмын өрөө бол ёслолын буудлага маш сайхан байсан. Чингис хааны дээр босгож ирсэн лазер шоу үзүүлээ хүмүүсийн цөсийг бол нэлээд хөөргсөн. Энэ жилийн энэ Улаанбаатарын одоо шинэ жилийн цэнгүүний маань гол оргил хэсэг одоо юу яах вэ хүмүүсийг нэлээд хөөрөх. За тэр талбай дээр цугласан бүх хүмүүс одоо өвлийн шинэ жилийн дуу байдаг маань шинэ жилийн шүн гэдэг дуу байдаг шүү дээ. Сайлан цагаан тэнгэртэй. Тэр дуугаа бүгдээрээ хамтаараа дуулж бие биендээ баяр хүргэх юм гих мэд олон өрмөц арга хэмжээнд байгаа л да. Бид нүрлэг хүлээж хүрэлцгээснээр баярлалаа. За баярлалаа.